За тэгэхээр төрийн албаны реформын хүрээнд ер нь төрийн албыг бас одоо сомхон бүтэмжид суурилсан байдлаар одоо өөрчлөх юм том зорилт ороод ирсэн байна л да. Тэгээд саяны бас яг 9% гэж байна. 8 биш, 7 биш, 10 биш, 9 гэж байна тий. Тэгэхээр энэ 9 гэдэг тоог юунаас үндэслэж гаргасан юм бэ? Тэгэхээр энэ том зорилтыг тавихад өнөөдөр төрийн зарим үйлчилгээнүүдийг цахимаар хүргэж байгаа. За энэ явцад одоо яг цахимаар одоо төрийн үйлчлэгийг хүргэх болсонтой холбогдуулаад ямар ажил үйлчилгээнүүд одоо ер нь ажлын байрныг хэдээр одоо хэмнэх юм боломж бүрдүүлж байгаа. Энийг одоо нарийн судалсан ийм тооцоол байгаа юу? Энэ тооцоол дээр үндэслэж энэ 9 гэдэг тоог гаргаж ирвүү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт төрийн албан хаагчийг за яг боловсрал эрүүл мэндийн салбараас бусад салбарыг бол одоо энэ цонхтгол ерөөхдөө хамруулна гэж байна. Тэгээд эндээс ингээд за одоо чи нэг 260 мянга орчим хүнээс ч одоо юу гэдгийг нэг 9% гэдэг чи одоо ер нь нэг хэд орчим тоогоор бодож байгаа бол энэ хүмүүс хөдөлмөрийн зах зээл рүү ингээд шилжлэхэд тэднийг ажлын байраар хангах дахин одоо сургаж бэлтгэх ийм тухайн ажлууд энэ төлөвлөгөөнд ер нь тусгагдах уу? Энэ өөрчлөлтийн реформын хүрээнд тусах уу? За 3 дугаарт нь төрийн албан хаагчдын одоо дундаж нас бол одоо 38.4 гэж байгаа л да. Ерөнхийдөө их тийм залуучдсан байгаа. Тэгэхээр чинь энэ их яг эд хөдөлмөрийн насны баахан олон хүн ажлаасаа чөлөөлөгдөх байдалд ингээ хүрэх нэ. Тэгэхээр тэр хүмүүсийн амьдралын баталгааг хангах тухай дээр одоо ажлаас гинт халагдсан тохиолдолд тэ одоо өгөх нөгөө мөнгөн урамшууллын тухайн асуудлууд чи эргээд төсөвт чи ямар хэмжээний ачаал дарамтыг үүсгэж байгаа вэ? Тэгээд өнөөдөр яг ингээд тоог нь цөөлж ин л доо маргааш ахаад өөр газар нэмээд аваа явцдаг ийм талууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ шийдвэр дээр хэр баттай зогсно гэж бодож байгаа бол гэсэн ийм 4 асуултыг би асууя. За 3 номер. Эдийн засгийн яам эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Бидний урьдчилсан одоо ингээд судалгаагаар аваад үзэхээр сүүлийн 12 жилийн хугацаанд төрийн улс төрийн алба 36%, төрийн захиргааны алба 31%-аар өсч 16,000-аас 21,350 болоод төрийн тусгай алба 28,772-оос 49,081 болж 70%-аар, төрийн үйлчилгээний алба 115,000-аас 152,000 болж 32.7%-аар, нийлбэр дүнгээр 162,769-оос 24 оны байдлаар 226,890 болоод 39 бараг 40% өссөн байгаад. Нэгдүгээрх нь тэгээд энэ бол одоо сүүлийн хугацаанд өссөн. Ингэж тэгэхээр үүнээсээ үүдэлтэйгээр бид хэд хэдэн нөгөө судалгаа хийж үзэж байгаа. Тэгээд тэрний нэг нь болохоор төрийн чиг үүргийн бүрэн шинжилгээ хийгээд зарим чиг үүргүүдийг хувийн хвшлэр мэргэжлийн байгууллагуудаар төрийн бас байгууллагуудаар экспертүүдээр хийж гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Зарим төрийн албан хаагчид магадгүй гараад төрийн албанаасаа гараад тэр чиг үүргийг үргэлжлүүлж явахыг үгүйсэхгүй. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр бас энэ томоохон төсөл мега төслүүд болон арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа. Дээрээс нь ерөнхий сайдын албан даалгавар гараад энэ жилдээ бид нар юу хийж дуусгах вэ гэхээр 3 шилжилт хиймэл оюун нөгөө 2 дахь нь болохоор хөдөлмөрийн зах зээл ур чадварын шилжилт. Тэгээ энэ хүрээндээ бид хүний нөөцийн стратеги гаргаж авна гэж тооцож байгаа. 3 дахь нь ногоон хөгжилгээд. Тэгээд энэ маань энэ төрийн албаны одоо цомхон бүтэмжтэй чиглэл рүү явж байгаа багц цогц арга хэмжээний нэг хэсэг юм аа. Тэгээд ахаад хэлэхэд биднэрт бол урьдчилсан судалгаанууд л байгаа. Яг аль албанаас нь яаж явах уу гэдэг нь түрүүний ярьсан хэд хэдэн судалгаа одоо энэ улсын хурал дээр энэ бодлогын баримт бичмээр батлагдвал үргэлжилж ийж 26 оны яг эхлэхээс өмнө наривчилсан яг аль салбараас яах юм тэгээд тэр чин ахад эн чин цогцоороо болохоор нэлээд ажлууд ихтэй юм блэ тэр халагдах цомхтол орох тохиолдолд тэр хүмүүсийн дараагийнхын ур чадварынхаа сургалтын тэр яах вэ мэтлэнгээр ажлууд нэлээд хийгдэх юм блэ тийм товч хариулга тийм байна гэж байна. За гişүүд асуулт асууж хариулт авч дуусна.